Сайн байцгаана уу эрхэм мөдөд сонсогч нараа. Ингээд очаасаа еврейтэй үл мэдэх подкастын маань дараагийн дугаарт шоу фильмийн захирал Баяр Төгт оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За анх бас та яаж одоо мэрэгчлээ сонгож яваа? Хэн нөлөөлөв? Ер нь юу нөлөөлөв? Мэргэжлээ сонгоход бол анх ер нь манай аав нөлөөлсөн баха. Би ч нөгөө баг байхдаа 2 дугаар ангид нэг зургийн уралдаанд ороод тэр нэг зургийн уралдаанд сумаас аймаг руу яваад нэг бас нэг шагналт байрмаар эзлээд тэгээд тэр үедээ нөгөө нэг юм юу яатсан аахгүй зурдсан байна. Би бас гайгүй зурдсан байна гэд төсөөл авцсан. Тэрэндээ бүр ингээд шагнал авцсан. Тэрэндээ айгу хаппи болцсон байсан үе. Тэнгүүт нөгөө нэг Престокор кино үзнэ. Тэгэл энэ кино үзэл Google-ийн кино үзэл тэгэл нэг ахындаа очиод үзэнгүүт энэ киног яаж хийдэм бол ингэдэм бол зурагтны цаанал хүмүүс байдсан баах гэж боддог байсан чинь тэр хүн надад ингэж энэ бол ингээд зурдаг яг чам шиг юм зурдаг хүмүүс яг энэ одоо бидний үзээд байгаа энэ кино гэж их зурж амьлуулж тэгээ дараа нь тэрийн камергээ зүйлээр ингээд ер нь бол энэ чиглэлийн хүмүүс юм кино хийдэг байхгүй юу. Тэнгүүт тэр үед би кино Google-ийн киноны зураач, Google-ийн киноны зурагтал одоо найруулагч болно гэдэг. Тэгэл тэр үедээ ингээл мөрөөдөл болцсон. Ер нь нэг хоёр хүн мөрөөдөлтэй байсан баха. Онгоцны инженер, нэг бол зураач болно гэж бодсон явж байгаа. Тэгээ тэр дунд чинь бол айгүй олон юм руу ингээл хүүхдээсэн хувраал. Яг сургууль төгсөх үед бол манай аав ээж нар нэг тийм мэрэгжил гэж юу ч ярьдаггүй. Тэгтээ надад ингээд нэг иш тийш яваад ирэхдээ нэг ватан цаас харандаа юм авчир тавиад идэг байсан. Тэгэл би ингээл өөрөө ингээл сараачаал зураал идэг байж гал. Яг нэг төгсөх алдаад хүүхдүүд бүгдрээ ингээл бижигнэл хэлэхэд аав. За тэгээд юу шүү. Миний хүүхд юугээр конкурс төгч яана гэдэг. Зургаараа ур чадвараараа юм уу нэг бол матер конкурс гэдэгсэн чинь. За сайн эдийн засагч байж болно уу? Тэ? Сайн математикч байж болно, сайн ажил мэргэжилтэй хүн байж болно. За нэг байгууллагт ажиллажээ, дараагийн байгууллагт ажиллажээ. Байгууллага нь юу гэдэг эрсдэл гараад дампуурын инги бэрэ гэл хүний амьдрал зөндөө юм тохиолдно. Ер нь хүний амьдралд бол хизээш дампуурдаг зүйл бол өөрийнх нь сонирхдаг хобби, мэрэг нөгөө сонирхол хобби бол хизээш дампуурдаггүй шүү гэж хэлж ирсэн ах. Тэгээд конкурс дахтаа би яг тэр өдөр бол нөгөө одоо яг одоо өөрийнхөө ур чадвар сонирхлоороо конкурстаа тэгээд соёлын дэд сургуулийн график дизайн гэдгээ бас сайн ойлгохгүй. График дизайн гэдэг нь бол ер нь нэг юм видео урлагийн тийшэл ингээ ордог гэдээ ойлгочингуудаа ерөөсөө би график дизайн ангил аавна гэд. Тэгээд анх удаа конкурстаа тэр анги аваад тэгээд яг мэргэжлээ тийг сонгож ирсэн. Одоо тэгээд энэ чиглэлээр ингээ нэг ажиллахад сайхан болон хэцүү зүйлсээ юу гэдэг вэ? Ер нь бол график дизайнераа сурсан ч гэсэн би нөгөө илүү ингээд нөгөө зурагдлаач тал руугаа нөгөө ингээ яваад камер бариад ингээд тэгээ 2 дугаар курстай 25 нөгөө дадлаг хийгээд тэгэл ингээл дадлаг хийгээ ингээ явж байхдаа бол тэр нь бол зураглаач хүний одоо энэ урлагт ажиллах зураглаач хүмүүс уран бүтээлчтэй ажиллах юу ч хамгийн гоё бодолтой. Би анх удаа ингээд 25 нөгөө ингээд танаа тооны алтан төрөө одоо ингээл үздэг айгүй гоё уран бүтээлчд маань нэвтрүүлэгчд маань байгаад идэг. Би эднэртэй л хамт ажиллах юмсан гэдэг хүсэл мөрөөдөл яг оюутан байхдаа төрөл 2-3 удаа очиж нөгөө дадлаг хийгсэн чалтаах. Тэгэл чам дадлаг хийгсэн болгонд орон техникээ хэвдүүлж идэг гэж юу гэдэг. Ингээл тэгжсэн. Тэгээ би 2-3 удаа очисны дараа бол нөгөө энэ ямар хүссэн өөрөө ингээ юм хийгээд байгаа гэдгийг дадлаг давъя гэд халсаах авир мэд захирал нар авч ирсэн. Тэгэл тэр өдрөөс ч хойш гэл тэр нөгөө ингээл хүм болгоны энэ хүн гоё гэл телевизээр гардаг хүмүүстэйгээ хамтарч ажиллаад хамт юм яриад хамт ажиллаад хоол идээл ингээл яваал ингээд ирэхэр чинь тэр чинь хамгийн аз жаргалтай. Тэнгүүтээ зураглаач хүн бол айгүй олон газраар явна. Айгүй олон газрын төрс болгоно. Айгүй олон газрын уран бүтээл хамтарч юм. Энэ бол миний одоо нэг хамгийн гоё хэцүү зүйл мэдгүй.
хэцүү зүйл гэж. Одоо яг хэцүү зүйлгээ ярих гэхээр энэ чиглэлийн хэцүү зүйл нь бол өөрөө л байх. Одоо юм хийхгүй байх ингээл өөрөөсөө голох байд юм уу? Нэг л өөрийгөө зүгээр л жижигхэн юм зүйлүүд шүү дээ. Өөрийнхөө цаг зарцуулах, өөрөөсөө цагаан тохируулах тэр зүйлүүд нь өөрөөсөө л нөгөө анх ингээд явахаар унтцдаг те, хоцорчдаг. Энэ бүхэн чинь л өөртөө хэцүү зүйл юм шиг санагдчихсан баг. Тэрнээс яг мэрэгжлийн хувьд бол байнга л ингээд урагшлал ингээд хүн зүтгээл хоббигоор явж байхад бол энэ нэг хэцүү зүйл гарахгүй. Илүү сонирхолтой. Өнөөдөр хүртэл ингээд явж ийн гэдэг чинь сонирхоод л яваад байна гэсэн. Бас л нэг олон жилийн өмнө мэрэгжлээ сонгож исэн гэхэд одоо л ер нь бол залуучуудын дунд ялангуяа одоо сошиал сувгуудаар явж байгаа юм. Дуртай зүйлээ хийж байгаа бол одоо нэг хамгийн жаргалтай үнэ гэдэг аашц тий. Тэгээд ер нь хамгийн азтай хүн гэдэг байгаа тий. Тэгэхээр өөрөө бол одоо айл олон жилийн өмнө л таны бас их мундаг хүн байна. Тэрийг ингээд болоод дуртай зүйлээ хийх чинь одоо ямар ч тохиолдолд бол ингээд бурууддаггүй шүү гэдэг зүйлээ хэлж исэн гэдэг чинь бас л их тийм холыг харсан, холж хараатай ийм хүн байжээ. Тэгээд энэ чиглэлээр одоо ингээд ажиллахад магадгүй одоо яг нэг ийм ур чадваруудыг эзэмшсэн байвал чи ингээд ажил дээр гарахад ингээд яг алдахгүй тий. Яг энэ чадварууд ч бол хэрэг болдгийг. Гэтэ ингээд бол хичээлээсээ гэхээс илүүтэйгээр амьдралаас илүү практикаас сурцсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр одоо нэг ур чадваруудыг нэрлээч гэвэл одоо яг ямар ур чадваруудыг нэрлэх вэ? Ямар ч хэлсэн эхлээд ийм уран бүтээл чиглэл рүүгээ ингээд ажиллах, өөрөө ийм уран бүтээл, кино чиглэл, телевиз урлаг одоо ингээд дуулж хөгжин өндөх одоо ер нь уран бүтээлч болъё гэж байгаа бол за миний мэрэгжлэр явлаа гэхэд бол чи ядчил нэрэн те харандаа бариад зохиомж гаргацдаг, гэрэл сүдэх зурчдаг. Анх бол ер нь бол зурхал хамгийн авсгэн штэ. Зурж өөрөө төсөөлж чадаж байгаа юм чинь тэрийг нөө камертаа өөрөө тэр зүйлээ бүтээгч байгаа зүйлээ төсөөлж чадах байх. Би бол тэгж боддог. Ер нь ингээд нэг зураач одоо яг ингээд хамтраа ажиллаж байхад нэг ингээд зурдаг байсан. Анх ингээд зургийн дугууланд байсан. Нэг ингээд өөрөө зургаан гаргадаг хүмүүс бол илүү юм сэтгэхэд идэг байхгүй. Тэгэхээр бол ядаж зурдаг. Ядаж айгүй олон юм уран бүтээлийг үздэг. Одоо тийм кино өөрийнхөө хийх гээд байгаа, амьдрах гээд байгаа, өөрийнхөө сонирхоод байгаа зүйлүүдийг их үздэг. Ер нь нөгөө ийм байхгүй юу? Яг энийг сураад ингээд сургуульд нь сураад ингээд анх ингээд энэ мэрэгжлээр ажиллаад ирэхээр амар юм мэддэм шиг ярьдэн шүү дээ. Одоо ингээд бодохоор тэр үз. Энэ кино чи ингэж хийсэн байхгүй. Энэ Холливуудын энэ кино чи юм байхгүй. Манайх ингэж дээ шүү дээ. Энэ нэвтрүүлгийг чи ингэдэг байхгүй, тэгдэг байхгүй юу гэх. Айгүй нэг юм лаг болчтой. Одоо ингээд бодохоор лаг хийдэг хүн шиг ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр үедээ ерөөсөө энэ чиглэлээр явъя гэж байвал юу ярих уу, юу илүү мэдэх үү, мэджиж хийх үү гэдгийг өөрөө хийж үзчихэж нөгөө нэг юм илүү мэднэ. Тэгэхээр нөгөө нэг би бол энэ чиглэлээр явж байгаа хүмүүст одоо ингээд энэ чиглэлийн хоббитэй ингээд энэ чиглэлээр уран бүтээлч болох гэж байгаа бол хамгийн түрүүнд бол их юм үз. Айгүй олон нэвтрүүлэг, уран бүтээл айгүй их үз. Тэгээ тэрийг сүүлдээ ер нь их тийм ярихаа болчихдоо шүү дээ. Тэгээ ер нь бол ядаж л ингээд зурж сур. Зохиомж гаргаж сур. Тэрийг нэг ингээд зохиомж гаргадаг хүн чинь л юм плана тавих. Ядаж л фото аппарат бариад нэг зураг дараад үз. Гэрэл сүдрээ тавиад сурчих л гэж хэлнэ. Одоо тэр нэг их үз гэдэг чинь тийм түрүү. Тэгэхээр нэг яг магадгүй одоо яг энэ чиглэлийн нөгөө сонирхож байгаа нөхөр даахчиж магадгүй л дээ. Яагаад тэгэхээр зөндөл одоо K-драм гарч ийн те. Зөндөл кинонууд байна. Үзэж чинь. За үзэх нэг ондоо үзээд тэндээс юм ойлгох. Одоо тэрний ялгаа юмнуудыг ингээ ажиглах гэдэг нэг юм бас ондоо те. Тэгэхээр магадгүй энэ чиглэлээр сурах гэж байгаа бол юуг нь ажиглаж үзэх ёстой вэ? Зүгээр л үз. Зүгээр л үзээ дээ. Ер нь өөрийнхөө
чиглэлийн кино, уран бүтээл, шоу бүх юмыг үзээлээ. Яг тэр үзэж байх үедээ бол чи бол юм тогтоохгүй л дээ. Дараа нөгөө чи энэ мэрэгжлэрээ ингээ практик дээр ажиллаа явж байхад үзсэн юм чинь толгоомч буугаад байгаа хөөхгүй. Яг ингээл энэ паланыг ийм нэг зохиолыг бариад авахад чиний үзэжсэн зүйлүүд чамд ингээд нөгөө тэр үедээ ингээд үзэн дараа нь болохоор тэр бүхэн чи яг ингээд тийм би ингэж хийж болно. Ийм за тийм юм нэг ийм өнгөстэй байдаг гэдэг нэг ингэж хийж явах үед чи эргээд нөгөө юм чи үзэжсэн юм чи бодогдож эхлэх байхгүй. Би бол яг тэгж явсан. Одоо би 2 дугаар курсээс 25 лист дээр дадлаг хийгээл тэгэл дагалдан ажил хийгээл хажуугаар сураал гэсэн. Яг ингээл хичээл дээр үзэж байгаа юм бол багш заагаал ингээд өнгөрдөг те. Яг тэр үедээ ингээл өнгөр. Дараа нь яг тэрийг ажил дээр ингээд практик дээр хийгээ байхаар энийг л хийгээд ийсэн юм шүү дээ гэдэг зүйлүүд ингээд эргээд төрөөд байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө ингээд практиктайгаа хослуулаад тэгээд үз сонирх юм илүү үзээд тэр үедээ ярьж лээ. Мэддэг бол мэддгээ хамаагүй тэгээ яриад явж ийл гэж би бити санаа зов бити ич зүгээр тэр киногоо үзэл өөрийнхөө мэддгээр найс нөхдөд анализ хийгээл нэг бол өөрөө мэддгээрээ гэрэлс өдрөө мэддэг бол энэ нь ингэсэн байна тэгсэн байна гэж яар. Тэр бүхэн чинь дараа нь нөгөө ингээд тэр үед бол одоо юу гэдэг мөн биш энэ кино чи ингэсэн биш үү? Ингэсэн байна гэл ингээд ярьж байгаа юм чинь хадгалагдаад үлдчихэж байгаа байхгүй. Тэр сэтгэл хөдлөлөөр ярьж байгаа зүйл чинь ингээд хадгалагдаад үлдчихэж байгаа. Дараа нь чи нэг 2 жил 3 жилийн дараа нэг зохиол бариад ингэнгүүт хадгалцсан сэрэгчин. Тэгэхээр нөгөө тийм юмыг бол би тэгж л бодоод байт. Би өөрөө яг тэгж төсөөлөд байдаг. Тэгээд одоо юм хийх гэж гисэн өмнөх зүйлүүдээ тэгж харагддаг байхгүй. Мэргэжлэрийн ингээ нэг ажиллаж байх үед нэг юм түгээмэл бэрхшээл тулгардаг шүү дээ. Нэг юм энийг одоо яагаад ингээ хийчихвэ? Энийг бол ингээ хийсэн бол илүү сайн байх байсан да. За энийг ер нь ингээ тагчил ингээ ингэж хийдэггүй юм шүү гэдэг нэг юм бэрхшээлтэй зүйл тохиолдонгууд тэр энийг даваад уулцдаг шүү дээ. Тим түгээмэл ер нь нийтлэг юм бэрхшээл ер нь юу байсан бэ? Тэндээсээ юг суралцсан бэ? Түгээмэл нөгөө юу чинь анх нөгөө ингээд юмд их яараа сандраад гарахтаа нэг зүйлийг мартдаг. Техникийн сайн судлаагүй тий очих байгаа газраа мэдэхгүй. Ядаж л одоо ингээд нэвтрүүлэгт гадаа зураг авах шүү гэхэд гадаа зураг авах юм биш үү гэдгээ ингээд аль хэдийн мэдээд за ямар газар очих гэж бол тал дээр очих гэж бол модонд очих гэж нэг л өвлийн хүүтэнд ойлоо техник маань зарцах болов микрофон яах вэ салхитай байх болов гэдгийг мэдэхгүй зүгээр л камера бариад чирээл гараал очдөг нөгөө нэвтрүүлэг маань хаач авч магадгүй байхгүй. Тэгэхэд надад байхгүй шүү дээ мартцсан шүү дээ ингээл тий тэр үедээ аргалаа л ингээд тэр зүйлүүд бол айгүй их түгээмэл байдаг. Ингээл яараа сандраал панк гээл авч гарах болгондоо камерын захилгааныг ингээ яагаад батарейгаа шалгаад картаа чеклээд хайлсан аваад ингээд явдаггүй байхгүй. Дандаа тим юмнуудыг айгүй их алдчихсан. Тэр зүйлүүдийг битээ ингээд гарах болгондоо нэг яахгүй бахан шиг сайн бэлдээд гарч яддаг л тийм болох хэрэгтэй. Тэр зүйл бол айгүй их түгээмэл байсан. Одоо ч хаяа тэгэл тийм зүйлүүд байгаа л. За тэгвэл энэ чиглэлээр ингээ нэг мэрэгчлэр ажиллаж байх үеийн хэрэгжүүлсэн амжилттай туршлага гэвэл юу хуваалцах вэ? Сайн туршлага гэвэл 25 талаас би одоо ингээл дандаа юм ярихаар 25 гэж ярих гэдэг л та. 25 тал би юм сурсан 25 ах ихчнэрээс 25-ынтайгаа л хамт ажил зүтгэж юм сурсан байхгүй. 25 надад юу айгүй сайн суулгасан байгвал багаар ажиллах, цаг барих, сүлжээний нэвтрүүлэгч цаг минуттай хийгддэг тийм учраас нөө цаг барих юмыг айгүй сайн заасан, сурцсан, өөр ирэхгүй сурцсан. Тэгэхээр миний бол ганц одоо тэрийг л амжилт гиндэ гэвэл одоо цагаа ингээд бариад ирсэн хүн одоо би 7:06-нд гарах гэж бол 7:30-д очсон байна шүү дээ.
7:30-д очсон хүн чинь заах team зурганд явна гэдэг юмнуудаа бэлдээд ингээ гарч байгаа хүн ямар нэг алдаа гарах баг байхгүй. Цаг барих айгүй чухал. Цагаа барихгүй учраас хүмүүс сандарч ирээд техникийн бүртгэл дутуу ямар нэгэн юунд гарах гэж байгаа зохиолоо гүйцэд мэдэхгүй. Ер нь бол хамгийн чухал юм бол цаг барилт. Хариуцлага гэдэг бол цаг барилт гэж би боддог. Тэгээд цагаа төлөвлөж чадж байгаа, цагаа барьж чадж байгаа хүн бол нэг их алдаа гаргахгүй юм аяачин шүү дээ. Тэгээ нэг хоцроод ирж байгаа нөгөө зочин нь хүлээж байгаа, нөгөө л ингээд зургийн баг хүлээж яхад ингээд яраад ирсэн юмыг аргалж л хийх гэж хэлсэн шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол цаг барих айгүй чухал гэж боддог. Нөгөө нэг карьерийг та бас юу гэж ойлгодог вэ? Карьераа ер нь төлөвлөдөг бол одоо хэдэн жилээр ер нь төлөвлөдөг вэ? Тий. Би болохоор анх оюутан байхдаа бол би нэг телевизэд ороод ажилтаа эхлээд мэрэгжлээ нэг юм сураад ажилтаа болчих юмсан гэж боддог. 25 телевизэд ажиллаа явж байхдаа болохоор өөрөө нэг хүсэл мөрөөдөл маань эргээд ингээд нэг хэсэг ингээд сургууль сураал ингээд явж байхдаа бол ажилтаа л болъё гэдэг. Тэгээд яг энэ нөгөө эргээд нөгөө юм зураг чиглэлийнхээ уран бүтээлчтэй ингээд хамтраад ажиллаад эхэлж байхдаа гин нөгөө нэг юм төлөвлөгөөнүүдээ эргээд нөгөө мөрөөдлөө бодоод эхэлж чи би кинонд ажиллана. Студидтэй болно. Нэг ийм амьдралыг ингээд зохиоч, ингэ чин тэг чин гэд ингээд төлөвлөж боддог байсан зүйл маань одоо эргээд төлөвлөгөө зохиох хэрэгтэй болж байгаа юм. Тэнгүүд би 25-аас чинь гарахтаа зам ерөөсө 5 жилийн зайтай төлөвлөлээ. Мөрөөдлийг би амар ингээд хязгааргүй боддог байсан юм. Бараг тийм юмтай болно, ийм юмтай болно. Аагүй яг хүн мөрөөдөл 7 хоногоор ч мөрөөдөж болно. Сараар ч мөрөөдөж болно, жилээр ч мөрөөдөж болно. Тийм юмуд байгаа. Гэхдээ 5 жил дотроо би нэг ийм юм хийн гэж ингээд төлөвлөдөг. Тэгээд тэрэндээ хүрэхин төлөө зүтгэдэг. Одоо тэр бүхэндээ хүрээд явахыг л би бол карьер хийн гэж ойлгодог. Одоо нэг энэ чиглэлээр одоо сурах гэж байгаа тий? Эсвэл энэ чиглэлийг сонирхож байгаа энэ чиглэлээр одоо дөнгөж ажил дээр гарч байгаа залуучуудад одоо ийм юм л дээр л анхаарч арай гэвэл яг юуг зөвлөх вэ? Ямар ч ажилд уран бүтээлд бол өөрөө нэг хүсэл мөрөөдөлтөд хүрэхин тулд хүсэл мөрөөдөл чинь амар чухал байхгүй да. Тэрнээс одоо ингээд өөрөө мөрөөдөл хүсэл мөрөөдөлтөд хүрэхин тулд юу ч туулна те. Тэр туулахын тулд ямар ч хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Тэгэхээр нөгөө хамгийн түрүүнд эхлээд нөгөө өөрийгөө бусдтай зөв ингэж харилцаа үг сонсох. Ерөөсөө нэг одоо нэг жоохон одоо нэг 22 3 та байх чинь ингээл хүний үг сонсч чаддаг байлаа шүү дээ. Би бол хүний үг сонс сурах. Хүнээс нэг одоо юу гэдэг хүн янз бүрийн хүнтэй таарна шүү дээ. Зандарж юм ойлгуулдаг ч байж болно, аргалж юм ойлгуулдаг ч байж болно. Хүмүүстэй айгүй өөрөө нэг юм хүний үгийг сонсоод сурч байгаа юм л тэр дөрөв чиний хүсэл мөрөөд хийх гэж байгаа зүйл мэрэгжил сурж байгаа юм чинь бол багш чинь сургууль чинь хамт олон чинь заагаад өгч байгаа учраас тэр хамт олон донд тэр уран бүтээлч донд чи өөрөө явъя л гэвэл хүний үгийг даагаад багаар ажиллаад сурчхал гэж хэл. Тэр дөрөв чи тэрийг багаасаа сургуулаа төгсөөд би энэ мэрэгжлэр явж जैन сонгоцсон багш нар чинь зааж जैन хамт олон чинь зааж जैन чи тэр хамт олон дотор ороод ирэх юм бол хүмүүсээс сонсож сурах хэрэгтэй. Тэгээд одоо нэг ингээл нэг хүний үг сонсч чаддгүй зүйлүүд их байдیں۔ Да байгаад байдаг гэсэн. Одоо ч тийм байна. Тэгэл ер нь бол тэгж л боддог. Хүмүүсийн нэг үгийг нэг сонсоод сурчвал тэгэл тэр чинь нэг хүмүүстэй тэр хүн чинь ингээд нэг үг сонсохгүй юуны ард суугаад байгаа хүнийг бол цааш нь тэр баг авч явах сонирхолгүй шүү дээ тий. Хүсэл мөрөөдөлтэй ингээд хэдий авьяастай байсан ч гэсэн чи айгу зүтгэлтэй байх хэрэгтэй. Ерөөсөө хамгийн гол юм зүтгэлтэй байвал хүмүүс энэ өстэй ингэдэж шүү. Энэ юм хийж гээд шүү гэд дагуулад л яваад. Тэгээ дагаа яваад байна гэдэг чинь нөгөө ур чадвар авьяас юм хийгээд байна гэдэг чинь нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Би тэгэхээр хүмүүсийг бол одоо дөнгөж энэ чиглэлээр сурч байгаа ажиллах гэж байгаа одоо надтай адилхан залуучуудыг бол бас нөгөө нэг нийтлэг алдаа бол нөгөө хүний үг сонсохгүй л нөгөө өөрийгөө ингээд
өмгөөлөд идэв шүү дээ. Нэг чимээгүй сонсоод тэгээд нэг гараад эргээд ороод ирэхэд бол тэр хүн чамд нэг буруу юм хэлээгүй л байгаа. Тэгэхээр хүний үг сонсоо сурах хэрэгтэй. Тэгээд айгүй тийм зүтгэлтэй энийг хийж чадна, энийг нэг хийгээ үзчихгиймсэн гэсэн зүтгэлтэй байвал тэгэл ажиллаад л байгаа. Ажлын гараагаа бас хаанаас эхэлж исэн бэ? Тэгээд өдий хүртэл одоо нэг шоу фильм гэдээ байгууллаа тий. Тэгэхээр энэ хүртэлх одоо явсан тэр ажлын туршлагаасаа хуваалцаач. Ажлын гараа 25 тал үзээсэн. Яг энэ мэргэжлийн ажлын гараа бол 25 тал үзээсэн хэлсэн. 25 тал үзээд анх тэгэл студийн зураглаач, студийн нөгөө кабеланц ирлээл студийн мэдээний монтаж ингээл хийгээл тэгэл өстэй бүх юм л гүншгүйдэг, хараадаг. Тэгэл ах нар бол тэгэл за чи энийг хийгээд хажуугаар нь зөндөө юм зарагдсан шүү дээ. Залуу учраас ажлынхаа би энийг хийж штэ гэж яах үгүй. Тэгээд хүн болгоны харгыг болол за чи нэг энэ дэлгүүрээр одоо копинд гүгээд ингээд гэхдээ тэгэл аль болох бүх дэлгүүрийн баг худалдагч усны дугаарыг бүх ганцны утасны дугаарыг мэддэг болчихсон л байсан шүү дээ. Тийм. Тэгэхээр бол ажлын гараагаан бий бол яг 25 телевиз дээр бол өстой нэг туслахын хийгээл кабель арчаал тэгэл тэр хүмүүс чинь надад итгэл камер техникаа бариулаад ингээл яд нөгөө юмнуудаа зааж өгөөл. Тэгэл яг 25 телевизээс бүх ажлын одоо хүртэл яг ингэж амьдарч байгаа бүр амьдралын туршлага гэх юм уу те цаг төлөвлөх юмаа хийж гүйцэтгэх хариуцлагыг бол ерөөсөө яг 25 телевизээс сурсан. Хүний одоо уран бүтээлийг хийж чадна гэж авсан бол яг тэр цаг хугацаанд яавал гоё болох вэ? Яаж хийвэл яах вэ гэж тэг зүтгэх юм ерөөсөө яг анх ажилласан байгууллага маань надад бол ингээд заасан. Яг тэр үгээр л одоо хүртэл явж байна. Нэг зүйл нэг асуумаар санагдаж байна л да. Энэ юу гэхээр магадгүй одоо нэг яг мэрэгжлийн ингээд нэг сонгох гэсэн чинь ингээд за энэ яг юу хийдэг юм болоо. За энийг хийхлээр чи яах вүлээ? Юунаас нь эхлэх вүлээ? За энэ яг миний дуртай зүйл гэдгийг би яаж мэдэх вүлээ гэх ингээд яг одоо нэг мэрэгжлээ сонгох гэж байгаа гэсэн үг тий. Эргэлзээд одоо нэг 8 10 дугаар ангид тахтаал ер нь сонгож эхлэх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр одоо нэг хүүхдүүдэд жишээлбэл тий. Яг юунд одоо нэг би бэлэн байж ич энийг энд яг би хийх юм байна. Энийг хийх юм байна гэдэг зүйлээ ер нь олж мэдэх вэ. Тэрийг яаж таньж мэдэх вэ? Таньж мэдхийн тулд юу хийх вэ? Ерөөсөө сургууль тахт нөгөө айгүй олон энэ дугуулн секс, дугуулангууд тэгээд нөгөө юунууд байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр болгонд л ингээл сонирхол явж байгаад хүүхд аль талдаа би илүү их сонирхолтой байна те. Аль талдаа би ядаргаагүй тэрэнд ингээд ядрахгүй, ядарлаа гэж зовхгүй байна те. Юу нь гоё байна гэдэг юм а өөрөөсөө ингээд харах байх. Би аль юмдаа илүү ингээд дур чадвартай, аль зүйлдээ юм хоббитэй байна. Би ирээдүйд юу болох вэ гэдэг нь бүр ингээд мөрөөдсөн бол яг тэр мөрөөдөлтөө л үнэж байна. Тэрнээс нэгний одоо ингээд аав ээж юм уу, ах ээжийн ятгалганд орж мэрэгчлээ сонгоод бол хэрэггүй байх. Чи яг өөрөө юунд сонирхолтой яг тэрийг л дахвал нөгөө нэг чиний сонирхол хизээч чамаа нөгөө давпуурлахгүй чи тэрийг сонирхсоор л байна. Хийсээр л чи одоо юу гэдэг нь яг одоо ингээд би ч гэсэн яг тэр үед 10 төгсгөл ингээд явж байхдаа нэг их юм бодохгүй. За нэг хоёр чиглэлийг л мөрөөдсөн. Нэг үл би нэг үл ингэн. Тэгтээ тэгэл ур чадвараа сонгоод ур чадвараа явсан тэгэл надад өөр зүйл бодох заавч гараагүй. Одоо хүртэл тийм зав гараагүй байна гэхээр тэрэндээ илүү сонирхолтой л байна гэсэн үг байна. Сайн дурын ажлыг ер нь юу гэж боддог вэ? Тэгээ сайн дурын ажлыг ер нь хийх ёстой юу? Сайн дурын ажлыг ер нь бол байх ёстой зүйл гэж боддог. Хэдий ингээл одоо нэг тийм сайн дурын ажил хийгээд явсан юм байхгүй л байна л да. Тэгтэл ойр зур ингээл зөндөө олон ингээд дурдвал байгаад байгаа байхгүй. Одоо жижигхэн ингээл энэ хүн ингэч юмсан.
энэ нэг хүмүүс ийм чиглэлээр ингээ юм хийх гээд байгаа. Энэ нэг одоо ингээл нэг би нэг ашиг сонирхол хараад байхгүй хаан шиг те. Энийг ингээд дэмжиж ингээ хийгээд тэгвэл ингэхийнсэн гэдгийг л одоо би сайн дурын ажил гэж боддог. Сайн дурын ажил ер нь бол бусдад айгүй хэрэгтэй, өөрт ч бас амар байхгүй. Би нэг ингэсэн шүү гэд ингээ явж байхад тэгж л ойлгож. За ерөнхийн нөгөө нэг асуултууд маань бол дуусж байгаа. Тэгээд хамгийн сүүлд асуудаг нэг асуулт болохоор мартагдсан Монгол үг гэдэг. Энэ болохоор яг мартагдсан хэсэгүүдээр ер нь бид нар ингээ нөгөө нэг ашиглахаа ингээд зарим үгүүдийг ингээд болж ин л тоо. Тэгэхээр ингээ зарим нэг үгийг хэлэнгүүт зарим ингээ одоо залуучууд нь энийг ямар утгатай болоо, юу гэсэн үг юм болоо гэдэг чинь мэддэггүй те. Тэгэхээр ингээ нөгөө зарим нэг үг маань ингээ мартагдаал юм л та цагийн ясаар. Тэгэхээр өөрийнхөө хувьд өвөө эмээгээсээ аав ээжээсээ ч гэдэм үү сонсч ирсэн хуучны тийм ховор нэмдэн үг байвал хуваалцаач гэж сэтгэлдээ үлдсэн. Нэг ийм үг хэлчихлээ, нэг ийм утгатай байсан гэд. Тэгвэл яг ямар үг яваалцах вэ? Надад болохоор телевиз нөө ажиллаж байхад айгүй олон хүн нөгөө нэг юм хизээч мартагддгүй нэг үгнүүдийг ингээд нөгөө суулгацсан гэдэг юм уу. Одоо ингээл тэр үед би өөрөө цагаа төлөвлөж чадахгүй, цаг барихгүй, ажлаа зохицуулж чадахгүй байгаал ингээл дандаа нэг шалтгаан хайдаг штэ тий. Шалтгаан хайгаал. Тэрийг нөгөө ах нар маань ингээд чи яагаад ингэж тэгээд байгаа ингээд тэрийг нөгөө шалтгаан хайдаг гэсэн. Тэгэхэд манай нэг ах уу найруулагч Жаминжоо гэдэг ах ингэжсэн. За шооно жилд чам шиг 4,000 нөхөр энэ гудамж метрлээ чиний мэрэгчлэр төгсөж байгаа шүү. Тэгэхээр урлаг бол ерөөсөө байна. Чи эндээс гарлаа л бол бид нэр 1-2 хоногт л шооно гэж бодно те. Урлаг бид нэр ингээ урт ажил ингээд айгүй хурдтай учраас чамайг амар хурдан мартна. А чиний оронд нэг дахиад 4,000-аас нэг нөхөр ороод. Чи цаашид энэ уран бүтээл урлагт ажиллаад амьдраад зүтгээд хойгоогоор бай юмаа хийгээ явъя гэвэл зүгээр өөрийнхөө нэг жижигхэн шалтгаан болгоод байгаа асуудлаа шийд. Тэрнээс ингээд чамайг бол хэн нэг одоо ингээд байнга минд бай тийг ингэж гоохгүй шүү гэж. Тэр юусэн надаа ингээд мартагддаггүй байхгүй. Тэгэхээр нөгөө нэг сая түрүү ингээд бодохоор одоо чи энэ мэрэгжлийг энэ юм хийя гэд ямар нэгэн мэрэгжил сонгоод явж байгаа бол яг чамтай адилхан хэдэн мянган нөхөр яг энэ ажлыг чинь хий бэрээ зүтгийгээ явж байгаа. Тэгэхээр тэр хэдэд ард нь хоцрохгүй байхын тулд чи өөрийнхөө жижигхэн асуудал төлөвлөлтийг зохицуулж чадахгүй бол тэгэл хоцрох нь тий. Энэ мөрөөдөлд энэ нөгөө баг хамт олноос жигдэх юм байна гэж л бодох хэрэгтэй. Одоо хүртэл би ерөөсөө тэрийг мартдаггүй. Тэгээд өглөөрт босох хизээ ямар юм хийх гэж нэг ингээд шууд тэрэндээ ингээд нөгөө сэтгэл зүрх ингээд айл хэдийн бэлдсэн тэгэхгүй тэгээд өглөөгийн эрт зургтай ингээд яана амарчсангүүтэй гэдэг сэтгэл зүйтэйвэл тэр уран бүтээл яаж гарахгүй байхгүй. Тэгэхээр тэр гоё нөгөө хийх гээд байгаа зүйлээ айгүй гоёор мөрөөдөл гоёор төсөөлөл тэр зураг авалт гоё болно ингэндээ гээд нөгөө төлөвлөгөөгөө бий болгоод явахад бол тэгэл ямар нэг юм болно. Тэрийг дандаа л нөгөө манай ах эгч нар ингээ хэлсүү тэр үед нэг үгэлж байгаа юм шиг сонсогддог байсан. Одоо эргээл ингээл дүү нартаа ажиллаж байгаа залуучуудаа эргээл яг тэр хүнийг ингээл хуулаад яриад дээ штэ. Өмнө нь бол ингээл үгэлд аа маань хүртэл бага байхад алуу бос өглөөрт бос гэж хэлдэг те. Йоо энэ өглөөрт яах гэж босгож байгаа юм байл гээл ингээд бодоод идэг гэсэн. Одоо дандаа л өглөөрт бос. Өглөөрт бос одоо нөгөө босно гэдэг чинь бол чи нэг өглөөрт нэг босоод үсчих. Одоо 6-ад босч байгаа. Хийх юм юу бай таараа шүү дээ. Төлөвлөгөөгөө зүгээр 6-ад өглөөрт босцсон чинь нэг жоохон байж байгаа дэргээ хэвтэн унтна. 2-3 хоног бос. Тэгвэл 2-3 хоног босцсон чинь өглөө дахиад нөгөө 6-аад сэрээд ахаар чинь юу ихийгөө бодож эхэлнэ шүү дээ. Яг би тэгж л боддог. Тэгэхээр нөгөө хүмүүс ингээ үгэлж байгаа юм шиг нөө өмнөх юмыг туулцсан хүмүүсийн үгийг бас нэг жоохон ингээ авах юм байгаа, гээх юм байгаа, жоохон сонсч байвал бас зүгээр гэж бодож байна.
түрүү нөгөө хэлгээдсэн үгнүүд тэр яахад. Нөгөө хүмүүс бас нэг тэгдэг штеп. Чи өөртөөгөө ярьж гэлтэгдэг штеп тий. Чи бас яг ер нь өөртөөгөө ярьжсэн үү? Ярьж үзчихлээсэн. Өөр юм билээ. Тол руугаа харж байгаа өөртөөгөө ярьж үзгийнэ. Тий. Чи өөртөөгөө ярьжсэн үү гэл. Би өөртөөгөө ярьсан. Тэр чи одоо нэг хэдэн жилийн өмнө бол ингээл хүмүүс чи өөртөөгөө сайн ярьзаа. Тэгээ өөрөө юу хийх гээд байгаагаа ингээд яамаа гэхээр надад нэг тийм зүгээр л нэг юм бэлэн хийлдэг үг шиг санагддаг гэсэн. Тэнгүүт нөгөө нэг хүн ингээд чиний сул тал гэж юу юм гэл нөгөө ах нар ч хэлдэг шүү дээ. Тэгээ өөртөөгөө яар. Тэр үед болохоор би ингээл өөртөөгөө яриндаа гэж яваад идэв. Гэхдээ хүн нэр өөртөөгөө ярина гэдгийг бас дотроо ингээд бодоод би юунд хүрэх гэж байгаа вэ тий? Юу хүсэж мөрөөддөг байсан бэлээ? Хизээ би юмтай болох уу? Хизээ би юм хийх үү гэдэг одоо тий? Тийм юм ингээд дахиад нөгөө ингээд өөртөөгөө яриад за би яг энэ төлөвлөгөө гаргана. Ингээд энэ юм өөрөө юм биш үү гэдгийг ингээд бодно. Миний сул тал гэж янгууд энэ сул талаа ямар юу болох уу те. Ядчил намайг чинь тэгдэг чалчаа гэд ямар ярьдیں۔ Чалчаа л ах. Тэнгүү чинь нөгөө нэг баг ах чинь найс нэг чалчаа гэнүүд нэж ямар хүн чалчаа гэдэг л муу зүрх өгнүүд идэв шүү дээ те. Бараг л тэнх хүн чалчдаг. Мэдлэггүй хүн чалчдаг ч юм уу те. Тэгсэн чи харин надад манай нэг багш би өөрийгөө бүр нэг ингээд найзууд чалчаа гэхээр нөгөө би ер нь л жоохон ингээд чалчаа тэгээд нэг жоохон ийм ухаан муутай юм байна гэд нөгөө нэг тийм үгээ ингээд шууд өөртөө ингээд кодлоо бодцсон байсан байхгүй. Тэгсэн манай багш харин намайг чиний энэ ингээд айгүй их ярьдаг чалчдгаа чи айгүй ингээд боломж олгоод тэрийг ингээд айгүй хүмүүстэй харилцах юм болгох юм бол чи айгүй юм яриа юм чалчих юм ярих чинь бол чалчих биш чи энэ ярих чинь чамд одоо нөгөө ажил мэргэжлийн яваад чинь чамд боломж олгох шүү чи энэ ярьдаг юм а те санаа зовхгүй ингээ хүн болгонтой ярилцчихэд тэгээд эн чи одоо чиний нэг юм боломж чиний нөгөө юмд хүрэх нэг юм цаа нэг юм чинь байгаа шүү гэ хэлэнгүүт за гэл яг тэгээд сүйд их сургуульд ороод ингээд нөө одоо урлаг судлалын юм уу нийгмийн талын сэтгэл судлалын хичээлүүд ороод ирэхээр хүнтэй ярих арга ингээд айгүй их ярьдаг хүн чинь хүмүүстэй ингээд ярилцаад ахаар айгүй зарим хүмүүсээс мэдэх юм а мэдээ даавнтэй хүнтэй хурдан танилцаа даавна хүн ямар хүн байдığım бэ ийм юм айгүй ингээд бас зөв хүнтэй бас харилцдаг байх хэрэгтэй гэж би бол бас боддог. За тэгээд өнөөдрийн дугаарт маань шоу фильмийн захирал Баяр Тогтох оролцлоо. Тэгээд цаг цаваа гаргаж өнөөдрийн дугаарт маань олцсон танд маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа.